Гяндангийн хүүхнүүд. Эдгээр эмэгтэйчүүд бол Монгол улсын түүхэнд анх удаа бөгөөд эцсийн удаа гянданд хоригдсон эмэгтэйчүүд юм. Тухайн цаг үед амьд ахуйд нь авч байсан ярьцлагын хэсгээс та бүхэнд хүргэе. Манай сонины 2 дахь дугаарын дуйлаанд хэргийн эзэн болонд гянданд цорын ганц эмэгтэй цагаан мөөг ял идэх болсон тухай товч мэдээлсэн билээ. Одоо гянданд ганц биш 2 эмэгтэй хоригдол ял идэх боллоо. 2 дахь эмэгтэй нь Бямбсүр ах. Тэдний үйлдсэн хэргийн тухай сонин хэвлэлээр бишгүүдээ мэдээлсэн болохоор энд нурчихын хэрэггүй биз. Харин тэд юу отож өдөр хондонгийг хэрхэн өнгөрөөж байгааг сонирхсон юм. Бямбсүр ирээд дөнгөж 1 хонж байлаа. Шүүхээс 15 жилийн хорих ял үүнээс 3 жилийг нь гянданд суух болсноос сонссноос хойш амиа хорлох гэж судсаа 2 удаа хансан түүнээс биеийн байдлыг асуув. Гайгүй гарч ахын өвдөж байна. Урд шөнө амарч чадав. Бараг унтсангүй, сэтгэл ямарч элдв зүйл бодогдоод нойр хүрсэнгүй. Нэгэнт л хэрэг үлдсэн нүн оногцсон ядлыг эдлгээс хойш би ингэж зовоох ямар хэрэг байна да. Ийм олон жилийг тэгээд гянданд 3 жилийг яаж өнгөрөөндөө гэхээс айц төрөх юм. Хямрсан үедээ чухам юу хийж байгаагаа мэдхээ болчихдог болсоор хэдэн жил болж байна. Тийм л үедээ би цусаа анах гэж судсаа талссан байсан. Нэг мэдгэд эмч нар оёдол тавьсан байдаг. Ээжигээ зовоож байна гэж бодохоор ингэж амьд явснаас үгсэн дээр санагдах юм. Яалаа гэжтэй. Чи дөнгөж 23-та цаг хугацаа гэдэг харвсан сум шиг өнгөрдөг болохоор суллагдах өдөрчөнд өгсөн байна. Олон жилийн хорих ял эдэлсэн хүмүүс сэтгэлийн төвчээр амьдралын ихтгэл хамгийн чухал гэж ярихыг олонтаа сонслоо. Чи ч гэсэн ирээдүйн амьдралаа бодох хэрэгтэй. Хань ижил үр хөвгттэй болно шүү дээ. Хайр сэтгэл хань ижлийн тухай одоо бүр бодогдохоо байлсан. Миний анхны хайр дурлал бүтлгүй өнгөрсөн. Лавгаа хайрлаж байсан шиг дахиад ямар ч хүнийг хайрлаж чадахгүй. Тийм болохоор ирээдүйн амьдрал маань ямар сайхан байх вэ? Амьдралын явцад хүний үзэл бодол санаа сэтгэлж өөрчлөгддөг шүү дээ. Тийм л зүйл бодохоор сэтгэл минь ямарч хэлдэг юм. Би уран зохиолд тунд дуртай, олон ч ном уншсан. Тийм болохоор хүмүүс чи хайр дурлалын талаар амьдралаас даанч хол төсөөлтөй байна гэдэг. Чин үнэнч хайр дурлал байдаггүй гэж юу? Эр хүнд анх удаа хайртай болсон үед үнэхээр амьдралыг сайхнаар төсөөлөн мөрөөдөж явсан. Гэтэл тэр минь намайг хуурч үнэхээр их гомдоосон. Хамгийн их хүндэтгэн хайрлаж итгэж явсан хүн маань надад ингэж хандсан болохоор би одоо ямар ч эр хүнд итгэхгүй. Өөрийнхөө тухай сонинд нийтлэгдсэн зүйлийг уншсан уу? Чамайг найз нар чинь эмэгтэй гэдгийг мэдэхгүй гэж юу? Уншсан. Зарим талаар арай хэтрүүлсэн байлээ. Их нэртэй байсан гэдэг худал миний адил бас эр хүнд хуурдагдсан хөдөөний нэг жирийн бүсгүй. Бидний бодол санаа нийлдэг байсан. Намайг эмэгтэй гэдгийг багын андууд бүх эмэгтэй найз нар минь мэддэг. Бид Бямбсүрэнтэй 100 минутанд ийм л зүйл ярилцлаа. Харин цагаан мөхтэй нэлээд удаан ярилцав. Аргач үгүй юм. 7 сар ганцаараа нэг өрөөнд байгаа хүн хүний мөрөөсөл болж байдаг юм байна. Тэрээр сайн найз нөхдөд дурсаж гэмт хэргийнхээ талаар, туулж өнгөрүүлсэн амьдралынхаа талаар ярьж байхдаа заримдаа уйлж байлаа. Чамд захиа ирж байна уу? Ганцхан захиа ирсэн. Ах эгч нараас ч нөө. Үгүй ээ, миний нэг танил бүсгүйгээс. Ах эгч нар минь намайг мартаж байгаа үсттэй. Хүүхдүүдээ л их санах юм. Би бүх үе удмаа хохироолоо. Намайг өнгөрөөд хэдэн үеийн дараа л энэ явдал мартагдах байх та. Ингээд бодохоор миний ял хөнгөцсөн юм шиг санагддаг. Өдөр хоногийг хэрхэн өнгөрөөж байна? Албаны хүмүүсээс ном авч унших юм. Өрөөнд дотроо өдөрт 1500-аас доошгүй даалгдаг. Цонхоор гадагшаа харна. Цонхоор харж байхдаа тэнгэр бүрхээд бороо орох нэ. Өө энэ хідэн хонь ямар сайхан цагаан болчихоо вэ гэх мэтчлэн ярьцдаг гэсэн. Хажуу өрөөнийхэн хянагч нар ганцаараа ярихыг сонссон байдаг юм. Хажуу өрөөнийхөнтэйгөө цонхоор ярьж болохгүй зү. Тийм ээ. Яриул сахилахад орно. Хянах нөхөр харсан албаны хүмүүс хаяа хүлээ авч уулзахдаа чи заримдаа тоглож суугаа жаахан хүүхд шиг харагддаг гэсэн. Ганцаараа байна гэдэг тун хэцүү юм байна. Гянданд байгаа хүмүүс маш соноруулдаг гэж сонссон. Тийм шүү. Хөлийн чимээнээр хэн ирж байгааг шууд таньдаг болчихдог юм. Хэн нэгний эргэлт ирсэн хүртэл мэдэгддэг.
Эргэлт ирсэн үед тэр өрөөнийхний дуу чангараад яриа хөрөөтэй олчихно. Эргэлтгүй үед нам гүм. Бямсүрэн та хоёр танил уу? Мөрдөнд нэг өрөөнд байсан. Хамт 7 онсон. Тэгээд би таслагтаад энд ирсэн. Урд өмнө үерхэж байсан нөхдөө дурсдаг үсттэй. Би олон найзтай байсан. Ийм үед хүн чанараар хинэн сайн, хинэн муу аж вэ гэдгийг ялгах боллоо. Улаанбаатар аршаан совлолд хамт ажиллаж байсан Отгоо Чуука гэдэг хоёр бүсгүй үе үе бодогддог. Тэд намайг зөв зам руу оруулах гэж их зүтгэсэн. Би даанч тэнэгэлсэн. Тэдэндээ захиа бичмээр санагддагч зүрхэлдэггүй. Хэрвээ тэдэнтэйгээ хамт ажиллаж байгаад гэмт хэрэгт орсон бол лав надад захиа бичих байсан. Хүүхдүүдийн чинь эцгээс захиа ирээгүй юу? Үгүй. Балчин намайг шүүх хуралд ирэх болов уу гэж харсан. Ирээгүй. Түүнийг сайн явбал би баярлана. Хүмүүн сайн явна гэсэн үг. Энд таних хүн байх юм уу? Ямар уулзах биш байхгүй. Онцгойд байгаа нэг хүнд захиа бичсэн гэж сонссон юм байна. Өө тийм. Урдын танил нэг залуу маань онцгойд байгааг мэдээд захиа бичиж нэг хянагчийг гуйж байгаад явуулсан. Тэр явдал маань илэрч сахилгад ганц 2 хоног суусан. Юуны тухай их боддог вэ? Ер нь элдв юм бодондоо гянданд байх эмэгтэй надаар л төгсгөл болоосоо гэж дандаа боддог. Үүнийгээ алдаж эндэж яваа хүүхнүүдэд хүргэх юмсан гэж хүсэх байна. Бидний арай үгээр дуусав. Тийм ээ, шорон гяндан эмэгтэй хүний байх сав биш. Гэтэл хоёр дахь нь очсон байдаг. Тэр хоёрыг одоогоор тус тусад нь байлгаж байна. Байдлыг харснаж байгаад нэг өрөөнд оруулах юм байна.